Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хэрэглээ давуу тал. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албанд шаалтан нь зөрчлийн талаарх гомдол мэдээлэл болон гаргасан шийдвэрээ зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэх үүрэгтэй. Гэвч практикт нэгдсэн бүртгэлийн сан бүрдээгүй байгууллагуудын ашиглаж байсан тус тусын дотоод системүүд хоорондоо уялдаа холбоогүйгээс мэдээлэл солилцоо хязгаарлагдаж гомдол мэдээллийг имэйлээр дамжуулах, гомдол мэдээлэл хэргийн дугаар авахын тулд прокурорт биечлэн очих зэрэг гар ажиллагаа ихтэй цаг хугацаа шаардсан хүндрэлүүд үүсч ирсэн. Харин зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан хэрэглээнд нэвтэрснээр эдгээр бэрхшээлүүд арилж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нэг мөр цахим уялдаа холбоотой шинэ шатанд шилжиж байна. Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан хэрэглээнд нэвтэрснээр эрх бүхий алба хаагч прокурорт биечлэн очиж бүртгэл хийлгэх шаардлага бүрэн арилсан. Интернет холбогдолтой альж байршсаас зөрчлийн талаарх гомдол мэдээлэл болон зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаатай холбоотой бүх мэдээллийг нэгдсэн санд цахимаар шууд бүртгэх, улмаар гомдол мэдээлэл болон зөрчлийн хэргийн дугаарыг системээр автоматар улгах боломж бүрдсэн. Ингэснээр бүртгэл мэдээлэл нэг дор төвлөрч ажлын урсгал шуурхай тасралтгүй хэрэгжих бодит нөхцөл бүрдэж байна. Прокурор нь өөр тамаарх гомдол мэдээлэл зөрчлийн хэргийн явц шийдвэрлэлтэй холбоотой бүх мэдээллийг нэгдсэн сангаас бодит цагийн гормоор харж цахимаар хяналт тавих боломжтой болсон. Хуульд заасан үндэслэлээр гаргасан шийдвэрийг хянах, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэх, даалгавар өгөх, прокурорын зөвшөөрөл олгох, зөрчлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох зэрэг бүх ажиллагаа системд цахимаар бүртгэгдэн бүрэн баримтжина. Ингэснээр прокурорын хяналт илүү бодиттой, шуурхай хэрэгжихийн зэрэгцээ, ажлын чанар, хариуцлага дээшилж, хүний оролцооны алдаа, цаг хугацаа, зардал, гар ажиллагаа мэдэгдэхүйц буурна. Нэгдсэн сан нь хуульд нийцсэн бүрэн гүйцэд бүртгэлийг хангах зорилгоор өгөгдөл талбар бүрийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан процессын дараалал логик уялдаанд нийцүүлэн хөгжүүлсэн. Тухайлбал хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийн шийдвэрлэлт, эрх хязгаарлах арга хэмжээний цуцлалт, оролцогчийн гомдол хүсэлтийн шийдвэрлэлтийг бүртгээгүй тохиолдолд тухайн хэрэг материалын шийдвэрлэлт системийн төвшөнд баталгаажих боломжгүй. Ингэснээр дутуу алдаатай бүртгэлээс үүдэн хууль зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гарах эрсдлийг урьдчилан хааж, шийдвэр гаргалтын хууль ёсны чанартай байдлыг системийн механизмаар хангаж буй явдал юм. Хэрэг материалд хийх ёстой ажиллагааны хуульд заасан хугацаа дуусах төгсөн эсвэл хэтэрсэн тохиолдолд систем хэрэглэгчдэд автоматар анхааруулга хүргэснээр ажиллагаа үндэслэлгүй удаашрах, шийдвэр гаргалт сунжрах, улмаар хүний эрх зөрчигдөх эрсдлийг урьдчилан сэргийлнэ. Мөн хугацаат бус боловч хүний эрхэнд нөлөөлөх боломжтой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцын талаар мэдэгдэл автоматар хүргэгдэж, эрх бүхий алба хаагч прокурор хуульд заасан дараагийн арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Тухайлбал эрх бүхий алба хаагч хүнийг саадуулсан бүртгэл хийсэн даруйд мэдэгдэл очисноор прокурор тухайн ажиллагаа хуульд нийцсэн эсэд бодит цагт хяналт тавьж, хүний эрх зөрчигдсөн тогтоогдвол зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалах арга хэмжээг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шуурхай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Зөрчлийн хэрэгт холбогдогч, хохирогч болон хуулийн этгээдийн үндсэн мэдээллийг хур дан системээр дамжуулан улсын бүртгэлээс автоматар татан авч бүртгэх боломж бүрдсэн. Ингэснээр овог, нэр, нас, хүйс, хаяг зэрэг суурь өгөгдлийн алдаа, давхардал, эрс буурч нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээлэл нь судалгаа, хяналт шинжилгээ, статистикт ашиглагдах чанар, найдвартай байдал сайжирна. Нэгдсэн санд эрх бүхий алба хаагч, удирдлага, прокурорын үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүйн баримт бичгийн загвар, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй удирдамж, зааврыг нэг дор төвлөрүүлэн байршуулсан. Түүнчлэн системд бүртгэгдсэн мэдээлэлд үндэслэн зарим баримт бичгийг автоматар боловсруулан үүсгэх боломжийг бүрдүүлснээр баримт бичиг боловсруулах хугацаа, гар ажиллагааг мэдэгдэхүйц бууруулна. Нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээлэл тулгуурлан зөрчил гарсан газар нутаг, зөрчлийн төрөл,
холбогдогч, хохирогчийн насны ангилал, учирсан хохирол, шийдвэрлэлт болон торгуулийн төлөлтийн байдал зэрэг үзүүлэлтээр дүн шинжилгээ хийх, бодит цагийн мэдээллийг дашбордоор харах боломж бүрдэж байна. Ингэснээр улсын хэмжээнд нэгдсэн үнэн зөв статистик бий болж, бодлого боловсруулах, хяналт тавих, шийдвэр гаргах үйл явц, бодит мэдээлэл, нотолгоонд сүрлэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санаа нь E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал, хүн ба хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хурдан систем, сангийн яамны торгуул нэхэмжлэхийн систем, цагдаагийн байгууллагын бэлэн бус торгуулийн систем, автомат камерын торгуулийн системүүдтэй бүрэн уялдсанаар торгуулийн мэдээлэл цахимаар шат дамжлаггүй дамжин үүний үр дүнд зөрчлийн холбогдогчид торгуулийн мэдээлэл шуурхай хүрч төлбөр төлөгдмөгц шийтгэлийн биелэлд нэгдсэн санд автоматар баталгаажна. Ингэснээр гомдол мэдээллээс эхлээд шийдвэр, прокурорын хяналт, шүүхийн шийдвэр, шийтгэлийн биелэлд хүртэлх бүх мэдээлэл нэг санд төвлөрч, байгууллагууд нэг их сурвалжаас бодит мэдээлэл авч уялдаа холбоотой нэгдсэн стандартын дагуу ажиллах нөхцөл бүрдэж байна. Зөрчил бүртгэл мэдээллийн нэгдсэн сан нь зөвхөн бүртгэлийн систем биш. Энэ бол зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг цахим хэлбэрт нэгмөр шилжүүлж, прокурорын хяналтыг бодит цагт хэрэгжүүлэх боломж бүрдүүлсэн, хүний эрхийг хамгаалах механизмыг системийн түвшинд баталгаажуулсан, нотолгоо өгөгдөлд суурилсан бодлого шийдвэр гаргалтыг дэмжих төрийн цогц дижитал шийдэл юм.